За өнөөдөр айл болгон тохиолддог одоо эцэг эхчүүдийн төвчээрийг тийм үү хамгийн их одоо шалгадаг сэдэв болох хүүхдийн уур уцаар одоо энэ зөрүүдлийн тухай ярилцъя. За хүүхэдтэй тийм үү гэмтэл одоо нэг дэлгүүрт ороод супермаркетад ороод шалан дээр хөвтөө тийчигнээд эсвэл орилж ашиглаад тий одоо үүдэнд нь кассан дээр нь очирлаад байж яхад гих мэт ингээд. За энэ үед бол та яг яадаг вэ? Аргаддгүй эсвэл дагаад ууралдгүй тий. Энэ дээр та яг яадаг вэ? Тий. За энэ хилэгнэх одоо тий энэ уурлах мэдрэмжийн цаана бол бие физиолог бол одоо энергийн одоо маш нарийн юм шалтгаанууд нуугдж байдаг. А түүнийг хэрхэн зөвөр одоо номхдох юм тий. Энэ бидний одоо энэ өвгдийн яриад байдаг энэ авир 6 тарих гэж ярьдаг. Энэ одоо өвгдийн гайхалтай ухааныг жаахан товчхон ярья. За 3-аас одоо энэ нийгэмд одоо ийм хэрэг одоо яг давхцаж гараад ах юм тий нэг бүлэглэж дээрлэж байгаа тий хаасайгүй л багш үг энэ араасаа бичлэгүүд нь одоо цацагдаад байна. Бичлэг хийлгээгүй тэгж одоо дээрлэхэлд өртөж байгаа нь бүр хэр их бол тий тэрийг бид нар мэдэхгүй. За тэгэхээр одоо бид нэр одоо яг бодиттой алхам юу хийх вэ гэхээр дор бүрнээ өөсийнхөө хүүхдийг одоо зөв хүмүүжүүлэх нэ. За бага балчраас нь л эхлэе тийм 3 хүртэлх насны хүүхдүүд одоо маш их бухимддаг, уурладаг 3 настай хүртлээ. Тэд угаасаа тийм муу мухай арин шинтэй төрсөндөө одоо биш тийм тэрийг бол бүгд мэдж байгаа. Жаахан хүүхдийн юм бяцхан хүүхдийн тарих маш хурдан хөгжиж мэдээллийг боловсруулж үүнийг одоо ингээд хийчихин гэсэн одоо нэг төсөөлөлтөй болцсон байдаг. За одоо нэг бөмбөг байлаа гэхэд тийм үү урд нь нэг бөмбөг харагдлаа гэж бодъё л да. Тэрийг би очиад авчи гэдэг одоо юу вэ штэ ухаан төсөөлөл байгаад нь штэ. Гэхдээ бодит байдал дээр бол гар нь явж өгдөггүй, хөл нь явж өгдөггүй, хөлийн болчихно. Нарийн хөдөлгөөний эвдүүн энэ тархиныхаа хурдыг гүйцэтгэхгүй гэж. Яг багаар ингээд дохио очоод идэг. Гэхдээ тархины тушаалыг нь одоо бие нь биелүүлж чадахгүй болохоор ч одоо хүүхэд өөртөө гацаанд орж бохимддог байхгүй. Тэ энэ бол зүгээр л нэг өөрийгөө одоо бүрэн илэрхийлж үйлдэж чадахгүй байгаагийн л зөөр юм. За ийм үед бол бити уурлаа гэд ингээд загнах нь бол ямарч нэмэргүй тэрийг та мэдж байгаа. Харин түүний оронд чиний илэрхийлэл чинь гүйцэд биш учраас би чамайг ойлгохгүй байна. Чи юу хүсэж байгаагаа тодорхой хэл, яар, таниул гэж одоо маш тайвнаар тийм зэгцтэй хэлж сургах ёстой. Хэрвээ өөрөө оролдоод чадахгүй байгаа зүйлдээ бухимдж байгаа юм бол энэ удаа чи чадсангүй. Чиний дураар болохгүй нэ гэдэл одоо архих хэрэгтэй. Тэгэхгүй бол уурлаа гэд бүтэхгүй зүйл тийм бүтчихдгүй юм гэдгийг одоо эртхэн таниулах нь амьдралын маш том хичээл болдог. Чи уурлаа гэдэл бүх зүйл чинь болчихноо гэж боддог хүмүүс цаашид яадаг. Энийг удамшуулдаг амьдрал дээр ч тийм байдаг. Бүх нийгмийн харилцаанд ороод тийм байж идэг. Бүх юмыг хүчирхийллээр шийдэх гэдэг. Уурлахаар л бүтчтэй. Дүрм зөрчдөд замын цагдаа зогсооход хүртэл уурлaalгүй явна гэдэг ч юм уу тий. Бүх зүйл дээр юм хандлагатай хүүхэд бий болчдгоо. Тий. Тэгэхээр одоо жаахан дэлгэрүүлээ л та тий бүр ингээд жаахан бие махбодын антом тал руу ингээ гүнзгийрүүлж орё те. За уур уцаар төрөмгийн одоо энэ зан авир гэдэг чинь энэ зөвхөн сэтгэл зүйн асуудал биш. Бас энэ бие физиологийн шууд холбоотой байдаг шүү. Өвчтэй хүмүүс шүү. Бас тийм. Яалчгүй энэ нөгөө шизотой өвчтэй гэдэг чинь бас үнэн баггүй. Энэ хитрээд ихээр өвчин болчиход байдаг. Төрөмгийн муур хилэнтэй хүмүүсийн тийм үү? Илгэн сайн ажиллаж чадахгүй болохоор тархи руу нөгөө глюкоз чихрээ илгээж чадахгүй. Дутагдсанаас тархи нь ингээ глюкозоор дутагдсанаас болоод
уурладаг гэсэн одоо маш нарийн ухаан байдаг. Энийг та бүгд одоо мэдэх байлгүй. Тэ. Элэг одоо нөгөө энийг арх ууж уугаал тэ. Жохон согтоод ирэнгүүтэл асар хүчтэй уйлсдаг. Эсвэл тэгээд ингээд хоолол олж идэхгүй бол асар их уур нь хурж идэг. Тийм хүмүүс байдаг. Энэ элэг мотой хүмүүс тэгдэж шүү. Тэгээд бас тийм үү өлсгөр уур нь хүрээд идэг. Маш их уур хүрэл. Ягаад байгаа нь мэддэхгүй. Тэгэнгүүт сахартай ундаа уулаа хоол идлээ. Цусан дах сахар нэслээ. Зүгээр болчиход идэг. Тэгэхээр элэг мотой бол ийм илгээ маш сайн хамгаалах нь байна. Ийм уур танд их байдаг бол тий. Арх марх хараатай яг чихрийн жиж өвчтэй хүнтэй адилхан хоололноо. Элэг мотой хүн бол одоо тий. Элэг бол хүний одоо энэ биеийн хэмнэн гол агуулга байхгүй. Гол энерги агуулга гэж одоо үздэг шүү дээ. Тий. Элэг ядарсан тийм үү? Хорт бодисоор дүүрцэн үед бол эн чинь шүлтүүрийн эрхтэн гэдэг байгаа шүү дээ тий. Тархийг тижээж идэг нөгөө нэг сахарын хэмжээг зохицуулж чаддгүй гэж байгаа байхгүй. Тарих яг уу тэгээд тижээлгүй болохоор яг л тийм одоо өлссөн одоо нохоо шиг гэх юм уу өлссөн цан шиг шууд аюулын дэх орж ирнэ. Стрессийн даавар ялгаруулж эхэлнэ. Тэ хүн шалтгаангүйгээр уурлаж одоо төрөмгий болж эхэлдэг. Бүх зүйл ингээд сайхан байгаад шүү дээ. Айгуугаа инээд минь кино үзэж итэл гинт ингээд цаанаас уурч хөрөнгө боддоо. Тэгэхээр энэ асуудал байгаа. Тэгэхээр байнга уурлаж уцаарлаад байгаа хүүхэд бас тийм том хүний сэтгэлийг засахаас гадна хоол тэр унтлагын цаг зөв унтах, зөв хүртэх, зөв амьсгалах гэдэг байна шүү дээ. Энд бие махбодыг ерөөсөө хамрааж элгийг нь тийм хамгаалах давхар шаардлагатай байдгийг шүү. Ийм ууртай хүмүүс тэр. Тий. Том хүн байна, хүүхэд байна хамаагүй. Тий. За тэгээд өөр гол зүйл гэх юм бол хүүхэд тийм одоо за дэлгүүрт ороод тоглоом нэхэд уурлаад тийм шалан дээр хөвтөөд ингээд тийчийнхэд эцэг эхчүүд санаан зовоод эсвэл ойр хүмүүний хүмүүсээс залхаад санаан зовоод бууж өгөөд хүссэн зүйлийг нь авч өгдөг тийм. Би ч бас ингэжсэн үе байна. Тэ. За энэ бол хүүхдийн тархинд суулгаж байгаа одоо хамгийн аимшигтай тийм хортой код юм гэж байгаа шүү. Хортой код гэж. Хүүхдийн тархийг одоо багаас нь ингэжл кодлол тий хэрэгтэй шүү. Би хэлээд байгаа шүү дээ. Миний хүү, миний охин том болоод олон хүүхэдтэй болоорой. Миний хүүхэд олон үрийн заяатай шүү. Ингэжж манай удам мөрөг үржнэ. Улс их орон маань хөгжнөө. Тэ? Их дэлхийд маань ийм хэрэгтэй гэд. Хүүхдийн тархийг хүүхэд багаас нь тэгжил кодолсон зөв. Тэ. Бич тэгдэг гэдэг. За тэгээ манай өрийн дэнгэр подкастын маань хүүхдээ яаж кодолхоо тэгээд манай үгэнд итгэживэл тэгэрээ. За тэгээд юу ярьж илээ гэж. Тэгээ эндээс одоо нөгөө хүүхдүүд одоо юу сурдаг вэ гэхээр би ингээд хүчирхийлж тийм ууралж ижил хүссэндээ хүрд юм байна гэд хүүхд байхасаа сэтгхүнд нь тэгээс очдөг. Одоо та сая мэдээгээр үзсэн бол гэр орооллын захын хорооллын хүүхдүүдийн гарч байгаа гэмт хэрэг баг хэрнээ төвийн тэр төлбөртэй хувийн сургуулиудын гэмт хэргийн зөрчил нь маш өндөр байна гэж байгаа хэрэг. Тэгэхээр ерөөсөө яг баян ядуу гэж ялгахгүйгээр хүүхдээ тийм үү багаас нь яг ингээд хүчирхийлэл сургацсан байна. Би ингээд хүчирхийлээд уралж иж хүссэндээ хүрдэм байна гэдэг юм сэтгүүг өөрсдөө бид нар суулгach чаддаг байхгүй. Ингээд уурыг нь харагдаад тийм өөгшүүлэх тусам та хүүхдээ ирээдүйд нийгэмд гарахтаа альваг тийм хүчээр уур уцаараар шийддэг тийм төрөмгийн нэгэн болгож хүмүүжүүлж байна л гэсэн үг шүү. Ийм учраас энийг бид бүгд засах хэрэгтэй. Тийм. Хүүхэд тийм үү хизээ тантай чамтай уурлахгүйгээр хааш авираа зөв илэрхийл сурна. Тэр хүртэл нь ууранд нь нэрөөсөө битээ захирагд. Тэ ойлгохгүй юм чин дураар нь болчих ёо. Гэх хандлагаас татгалз.
За тэгээд эцэг эхчүүд бид одоо өөрсдөө ч гэсэн хүүхдийнхээ хажууд одоо уурлаж, бухимдаж тэгээ хажууд нь ингээд маргалдаад авах эсгүүл юм байна лээ. Бухимдал гэдэг бол тэгээд амьдралд одоо хамгийн итгэхгүй, үр дүнгүй одоо сул дорой зан гарын шин шүү дээ. Тийм. Гэхдээ байх л ястай энэ хамгаалалт болж болдог тийм үү? Уур гэдэг зүйл, зөв хор шар энэ уур гэдэг зүйл бол бас байх ёстой бидний хамгаалтын механизм. Гэхдээ их дорой зан гарын шин шүү. Авир тарих гэдэг шүү дээ. Тэгээ монголчууд бид нэр тэгээд эртнээсээ л нулимсаа гамнахыг сургадаг байсан. Нулимсаа асгана гэдэг чинь цус алдахтаа яг адилхан гэдэг нэг онгод хэлсэн байлээ. Хүн уурлаж бухимдах, шаналж уйлах үед бидний ийм амин сүнс гэж байна. Амин энерги гэж байна. Энэ онцтой. Дархлаа энэ зүрхөө хурд гэмтчихдэг. Дархлаа устдаад цэрэг болчихраа үйл ажиллагаагаа явуулж хойлоод тоггүй болоод тогонд тасарчдаг гэсэн. Тэгээ сүнс минь махан бие сууж тог өгöd байгаа шүү дээ. Тэ. Яг энэ одоо судсан дах цусаа гадагшин юу ч байгаатай адилхан энерги алддаг шүү. Уйлах болгонд. Тийм учраас нөгөө нэг олон эмэгтэй уйлуулсан эр бол өдөлтгөө гэдэг тийм нэхэлтэй сөрөг энерги хойноос нь явуулаад идэх учраас тэгээд байгаа шүү дээ. Ер нь бол тэр бол бас судлаа зүйл ш. Тийм болохоор тийм үү. Аливаа зүйлд бухимдах үедээ энэ уураа тийм үү. Дотогшоо бас гадагшаа тесэлж алдахгүйгээр хамгийн дөрөнд тийм үү. Гүнзгий амьсгал аваад хүсэл энэ хүчил төрөгчийг хангах хэрэгтэй. Энэ хүмүүс яагаад бухимдахаар арх угаад байна? Энэ арх гэдэг зүйл чинь эрчмийн задлаад. Гэхдээ тесэрч задлаад байдаг. Арх угаад хүн төгшөрдөг. Гэмт хэрэг хийдэг, алдаа гаргадаг. Дийлэнхтэй. Сархатны соёлтой хэрэглээ байхгүй үед бол архийг 100% хориглоо. Тэгээд сархатны соёлтой хэрэглээнд сурчаад бясалгал нэслэл хийдэг болчоод сэтгэлийн хөглөөг нэмэхийн тулд баг хаан дар сүртэж болно шүү дээ. За тэгээд одоо бухимдах юм бол одоо тархиа хүчил төрөгчээр хангаа гэсэн шүү дээ. Үүнийг яаж зөв хийх юм бэ? Гаргалгаа нь юу юм бэ гэдгийг эрүүл саралаар л одоо бодож одоо сургах ёстой хүүхдүүдээ бид нар. Өөрсдөө ч тийг сурах ёстой. За энэ ухааныг тийм 3 нас хүртэл хүүхдэд үлгэрлэж суулгаж өгөх нь насан туршийнх нь хамгаалалт болдгоо гэдгийг сайн санаарай. За подкастад өгсгий дөө. Уур хилэн гэдэг бол одоо гаднаас ирж байгаа товтлогоо биш шүү. Энэ дагцсан дээр ч юм байдээ шүү. Энэ бид нар уурлал, ичээл, санаа зовоол, толгоогоо майжаал, янз бүр болоод идэг. Тэгээд энэ авир тархин дагцсан байдээ шүү. Дотроос шүү. Тэ. Дотроос нэг ургаж идэг одоо ундарч идэг хуурамч одоо энерги хөө нар буруу хэрэгж идэг. Хүний үндсэн 7 хүрд бол нар зүг эргэж идэг бол яг эсрэгцэх хүч нь бидний хамгаалалт болж иж одоо энэ аураны гадуур тэр бас эсрэг урсгал нь байдаг гэх юм уу. За энийг подкастаараа ярьсан сан чинь хөх нуруутаар ярьсан баха. За тэгээ хүүхдээ уурлах үед нь та өөрөө тийм үү хад шиг ерөөсө бат бөх зогсоо тайван л байж. Тэ? Хүүхэд уурлаа гэдэг дагаад уурлаад байх шаардлага байхгүй. Хариу үйлдэл айхтар үзүүлээд байх шаардлага байхгүй. Тэд тийм үү. Таны тэр хатуу бөгөөд тайван байдлаас чинь хайрыг бас хим хэмжээ хязгаарыг мэдэрч сурдаг. Энэ өөрөө маш чухал мэдрэмж гэж. За таны гэр бүлд эрүүл саруул ухаан амар амгалан үргэлж орших болтугай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяр.